9 жилийн туршид энэ Монгол Ардын намын хийсэн хулгай зэлгийн бүх зүйлийг би энэ их хурлын энэ дээрээс нь сэтгүүлч нар та бүхэнд ярьж байсан. Олон жил ярьсан. Өнөөдөр яг энэ асуудал бүгдээрээ баримттайгаар өөрсдөө хулгайгаа нөгөө бүх одоо хууль хяналтынхан болон бусад байгууллагууд бүгдээрээ баримт нь байгаа учраас тэр нотлохоотойгоор өнөөдөр нэг буруутгах тэр албан тушаалын төлөө яаж одоо нэг одоо энэ хулгай зэлгийг илрүүлж гарч ирж байгаа нь бол бүгдээрээ тодорхой болсон байна. Тэгэхээр энэ өнөөдөр ингэж үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 гишүүний 2 нь намаас одоо шууд томилогддог албан тушаалт. Нэг нь бол ерөнхийлөгч Бүхарднаас сонгогдож байгаа. Намаас сонгогдсон 2 нөхөр нь одоо хоёулаа зэрэг явж гин гэдэг бол энэ хулгай зэлгийн бураг хэтэрсэн. Тэдний баримтанд тэр одоо хууль хүчнэрээ одоо бүгдээрээ хойрлолдоод өөрсдөөсд нь бүгдэнд нь бэлэн болцсон. Тэр батгаатай баримт дээр өнөөдөр ингэж барьцаалагдаж хоёулаа унж байгаа нь нэн тодорхой харагдаж байгаа. Тэгэхээр энэ 9 жилийн туршид одоо энэ өнөөдөр энэ хоёулынгийн огцруулна гэдэг бол энэ сөрөг хүчний ус төрчийн хувьд бол том ялалт. Энэ бол хулгай зэлгийг илрүүлж энэ Монголын ард түмний төмөнд ирэх ёстой тэр хөрөнгө мөнгө бүгдээрээ энэ авилгачдын, луурчдын гутсан дор альсвал тэр их тэнгэр, бага тэнгэр тэр богдуулын амд байгаа тэр олон хаусууд бүгдээрээ хоосон байдаг үстэй. Энэ зайсан хотын төвд байдаг үнэтэй 10 сая төгрөгийн тэр одоо олон байрууд бүгдээрээ харахгүй байдаг үстэй. Тэр бүгдийг чинь бүгдийг эдгээр авилгачид мөнгөөрөө худалдаж авчаад эдний хөдөлгөөнд оруулахгүй. Дээрээс нь тэр хулгайлсан мөнгөө ерөөсөө авилгын мөнгө гутсан дор л байдаг байхгүй. Нийгэмд ерөөсөө очихгүй. Тэгээд амьдрал маш одоо хэд оролцсон бэ? Манайхан бүгдээрээ оролцсон, бүгдээрээ конновцсон. 40 хоёлаа юу? Нэг 3-4 хүн ирсэн дорог байсан. Тэгээ ийм байгаа. Тэгэхээр ер нь бол энэ авилгын хулгай ярьж байхад бити ингээд яриа нэг хүч саалар байна те. За тэгээд ер нь бол ийм заваан зүйл өнгөрсөн хугацаанд болсон. Тийм учраас одоо энэ эрх баригч нарыг хариуцлага тооцох цаг болсон. Өнөөдөр эдгээр нэг дарган сонгогдонгууд бүгдээрээ нийлцэн давхиж орж байна. Яана. Сайхан хулгаан дээр бүгдээрээ хуулийн дээр гарцсан, хулгааныхаа дээр гарцсан тийм ээ. Бүгдээрээ нийлчээд ороод ирнэ. Тэгээд энэ үед нь та нар өнөө сайн сурвалжлага авд юм шиг баярлалаа таа. Хүн намч хөөрхий амтна яг хөө захаа яг нэг дарга нар нь юу гэж хэлнэ үү? Тэр нэг ах нам нь ямар юм хэлнүүд яг тэргээр л явдаг усаа. Өөрөөр хэлбэл одоо тэр бүрв дөржийн тойрог дээр тэр хүнийг дэвшүүлээд саналын хуваа гэдэг л нам байхгүй та. Тийм учраас одоо 3 хоног сайдаар асуудал шүү дээ. Манай ардсан нам бол 2012-оос 16 он засаг барьсан харамстай одоо ажил сайн хийсэн боловч харамстай нэм нэгдлээ ерөөсөө хангаж чаддаггүй. Тийм учраас 2016 онд ард түмэн маш хатуу дүн тавьж бидрийг эсгэн үнэтэй болгосон. Энэ эсгэн хүнтэй болгосноос хойш 2016, 2020, 2024 энэ олон сонгуулиуд дээрээс нь ерөнхийлөгчийн сонгуулиуд бүгдэнд нь бид нар ялагдсан. Тэгэхээр энэ яагаад гэвэл ардсан нам ийм нэгдлээ хангаж чаддаггүй байна гэдгээр тэр үндслээр өнөөдрийг хүртэл бид нар их хурлд итгэл үзүүлэхгүй байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд итгэл үзүүлэхгүй байгаа. Энэ итгэлийг өнгөрсөн их хурлын намын даргын сонгуулиар бид нар ард түмнээсээ буцааж авч чадсан. Энэ итгэлийн үр дүнд манай нам маш их одоо ийм нэгдэлтэй байгаа. Дээрээс нь өнөөдөр та бүхэн харж байгаа бол яг тэр 3 одтой шийдвэр дээр яаж их хурлын гишүүд бүгдээр хамтдаа зогсож байна. Энэ бол ийм нэгдлийн илэрхийлэл. Тийм учраас Монголын ард түмэн манай ардсан намд итгэж болох цаг болсон. Шинэ залуучууд ирсэн. Шинэ итгэл дүүрэн тэр хүмүүс Монгол улсыг удирдах цаг болсон. Хэлмээр байна.